Уучлаарай Маринет. Ээж нь амжихгүй шинжтэй. Энэ нэлгээнжийг өнөөдөр л явуулахгүй бол ван ах бэлгээ төрсөн өдрөөр авч чадахгүй болох гээд байна. Тэгвэл би л явахаас та. Баярлалаа хонгор минь. Надад ажил гараад би жаахан хоцорч очих юм шиг байна. Би яагаад огтхонч гайхгүй байгаа юм болоо? Чи хэн гэдгийг мэдэндээ. Тэрний хажууд надад суудал авчгаарай. Би аль болох хурдан очино. Чи мэдээгүй мөн? Чамайг мэдсэн гэж бодож байна. Юу? Би юу мэдээгүй өнгөрч. Эдрийн Шанхай явчихсан штэ. Юу? Ямар нэгэн алдаа гарсан байх. Би Эдрэнтэй холбоотой болгоныг мэднэ. Тэрэнд өгөх гэж байсан 5 нэр, жилийн төлөвлөгөөнийх нь хуваар, гутлын хэмжээг нь хүртэл мэднэ. Эдрэний тухай мэдээллийг би мэдгүй өнгөрнө гэж байхгүй. Аав нь Шанхай салбар дэлгүүрийг нээх гэж байгаа юм байна. Гэтэл нээлтийн ажиллагаанд гинт наашлчихсан гэж Нинод хэлсэн байна лээ. Шанхай гэсэн үү? Та бол далайн гахай. Тогтхон сайхан далайн усанд тааваараа шумбаж яваа далайн гахай. Салбар дэлгүүр нээх нь агрестийн гэр бүлийн ирээдүйтэй холбоотой чухал ажил. Буцаанаас өмнө нэхэр болсон харин ч сайн хэрэг. Ахад найзуудтайгаа зугаалах боломж гарч л таарна. Таны зөв тэгээд ч тантай хэсэгч болов хамт байна гэж бодохоор сайхан байна. Цагийг сайхан өнгөрөөнө гэж найдаж байна. Гэхдээ нээлтийн ажиллагаатай холбоотой нэгтэл шалгах юм бас байна. Натали чи бүгдийг шалгаж амжив уу? Бидний таамаглаж байснаар маргааш сар хэртгшэдэг мөч тохиох нь баттай гэж үзэж байна. Эзэнтэй дахиад сайн бодооч. Хидэд эрднийг сүйтлэхгүй тулд агуу эрднийг зориуд нуусан юм шүү дээ. Агуу эрдэн дэндүү хүчтэй, бас дэндүү аюултай болохоор агууд хадгалж байсан. Яг наадах чинь нөөрөө. Хадагтай цохар муурын шидэд эрдэнсээс болж би хайрын цаг хугацаагаа алдсан. Ийм хүчрхэг эрднийг ашиглаж тэднийг үгүй хийх боломжоос би яасан ч татгалзахгүй. 15 жилийн өмнө эхлүүлсэн ажлаа маргааш нэг мөр дуусгах болно. Ээж! Илгэмж! Цагтаа амжиж очихгүй юм байна. Амжнаа. Би ван ахад өөрийн биеэр хөргөж өгөхөр шийдсэн. Ер нь бол наг цагтаагаа очиж уулзах цаг маань болсон шүү дээ. Яагаад гэвэл наг цах бол миний ойрын хамаатан би аль дээрээс л эдрэн бишээ хамаатнуудтай холбоотой байхыг хүсдэг байлаа. Даанч тэр номыг үгүй тэр надаас зайлсхийгээд байна шүү дээ. Тэрнгүйгээр бишээ хамаатан саднаа таньж мэдэхгүй би гэдэг хүн хоол явж чадахгүй шүү дээ. Маринет, би зөв ойлгосон бол чи Шанхай явмаар байгаа мó? Ээж бид хоёр ч энэ мөчийг аль эртнээс л хүсэн хүлээж байсан юм. Чамайг нэг л өдөр үндэс угсаагаа таньж мэдэж тэдэнтэй холбоотой байхыг хүснэ гэдэгт итгэдэг байлаа. Бид чамайг төрснөөс хойш гэр бүлийн аялал зориулж мөнгө хадгалж байсан юм. Чамайг өөрөө хэлхийг л хүлээж байлаа. Бэлэн болохыг чинь хүлээж байлаа. Гэхдээ үнэхээр гинти явдал болж байна. Энд дэх ажлаа шууд орхиод явчих болохгүй. Чи ван ахад бэлгийн өөрийн биеэр өгмөр байгаа бол Чи ганцаараа явж таарах нь. Та хоёр энэ дэлхийн хамгийн сайн аав ээж.